Hi. Тэгэхээр өнөөдөр би нэг ном ярина. Тэгээ дахиад нэг ном ярина. Ер нь ном ярина. Хамгийн ихний ном байна. Өнөөдрийн онцлог ном бол ийм ном байна. Rhythm Publishing-ээс эрхлэн гаргасан. Миний амар дуртай нэг хүн байдیں۔ Тэр хүний нэрийг хэлэхгүй. Гэхдээ та нар баг угаасаа Rhythm Publishing гэхээр баг мэдэх байхаа. Амар гоё хүн. Тэгээд тэдний publishing-аас гаргасан. Тэдний хэлэх гэсэн бүхэн ингээд манайхтай адилхан 3 дахь орн гэдэг нь штэ. 3 дахь орны хүмүүсийн 3 дахь орны зохиолчдын бичсэн өгүүлбэрүүдийн төөгөр гэж хэлж болно. Тэгээд амар гоё. Тэдний хэлэх гэсэн бүхэн үнний эрлийг хүрнэх Аз өгүүлбэрийн төөгөр. Аз гэдэг нь гэхдээ Солонгос, Япон, Хятад биш. Аз гэдэг нь яг бидэн шиг Аз гэсэн. Илүүтэйгээр ийм 3 дахь орны Азууд гэсэн. За. Хацраас нь эхлэе. Энэ уул нь амар гоё хавцтай болох потенциалтай байсан бохгүй юу? Яагаад гэвэл яг тэдний хэлэх гэсэн бүхэн гэдэг үгээ яг тэр хүмүүс энэ үгээ цаасан онгоцоор дайж явуулсан юм шиг мэдрэмж төрүүлдэг. Дээрээс нь яг л ийм байгаль нь амар гоё сакура цэцгэлсэн, ийм мөрөн дамжсан, шар мөрний ирэг дээр байдаг ийм үржил шинтэй хөрстэй ч юм уу тийм газар биш. Яг ингээ манайх шиг шороогоор шуурсан улсууд ч гэсэн байдаг. Тэнгүүд яг нэг ийм шороогоор шуурсан юм шиг мэдрэмж төрүүлж байгаа. Тийм навтгар жижигэн байшингуудтай. Тэн донд байгаа нэг ийм царинсан хүн. Өгүүлэмж нь амар гоё зурагтай ч гэсэн энэ номны хавц үнэхээр гоё болох боломж байсан ч гэсэн ганц алсан юм нь үсгийн фонд байсан. Яг бүр ингээ сонин ийм эдийн засгийн ч юм уу нэг тийм биднийг 10 жилд байдаг байхад номын сангуудаар ерөөсөө хинж уншдаггүй номнууд өгдөг байсан шүү дээ. Эдийн засаг бас хин өөрөөтэй яг тэрэн шиг болгоцсон. Харин ийм гоё хавц тийм үстэй. Номыг хавцаар дүгнэж болохгүй гэдэг орчин үед гэхдээ номны хавцыг нь бол дүгнэж болно. Энэ номны хавцыг хийсэн хүн энэ номоо үнэхээр яг хэр чин сэтгэлээсээ мэдэрсэн байна. Үүнийгээ яаж энэ уран бүтээлдээ тусгаж уу гэдэг энэ ингээ хавцыг нь үнэлж олно. Гэтэ үнэхээр гоё болох боломж байсан ч гэсэн энэ фонд амар хямдхан өгүүллийн төвөр болгоо хуурах ч гэсэн юм шиг санагдсан. Гэтэ гоё ном. За энэ маань дотроо хэд өгүүлэлтэй. Тэгээ бас монгол өгүүлэг байгаа. Нэг гоё онцлог. Тэр монгол өгүүлгийн бичсэн хүн Tagta Review гээд Tagta Prize гээд нэг 2 жилд нэг удаа болдог өгүүлэг. Тэгээд орчуулга шүлийн уралдаан яруу найргийн уралдаан байдаг байхгүй юу? Тэр нь төрүүлсэн бишээ. Шилдэг орлогч болсон баха. Би буруу санаагүй. Тэр хүний өгүүлэг. Тэгээд бас айгуу сонирхолтой байсан. Хамгийн түрүүнд хар салхи. За энэ маань 1 2 3 4 5 6 7 юу таахгүй юу? Өгүүлэгтэй хамгийн дөрөвнийх нь хар салхи хилүүтэйгээр надад өгсөн мэдрэмж нь Жорж Оруэллийн 1984 гэдэг номтой амар ойрцоо мэдрэмж өгдөг. Яг юм дарангуйлагч тэгээд хин нэгний амыг ингэж байгаа юм шиг юм мэдрэмж. Хар салхи ирсэн үед гадаа хар салхи байгаа. Гэтэ тэрийг хар салхи болоод байна гэж хэн ч ерөөсөө мэддэггүй гэхээсээ л мэдхийг хүсдэггүй. Гадаа шуураад байна штэ. Та нар яагаад харахгүй байгаа юм бэ гингүүт. Шуураагүй байна штэ. Тэнгэр үргэлж цэлмгээрээ байсан. Хизээч манай нутагт шуурга болж байгаагүй гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд яг энэ хар салхи нь юуны метафор байсан бэ гэхээр илүүтэйгээр шуурга нийгэмд болж байгаа юм хэцүү муухай юмнууд та нарын нүдэнд харагдахгүй байгаа мó гингүүд урдаас нь үгүй. Манад хизээ ийм болж байсан юм бэ гэсэн одоо мэдрэмж гэх юм уу өгч байгаа. За. Тэгээд энэ номыг бүр үнэхээр амар гоё болгодог юм нь юу гэж энэ номны редактор яг миний тэр дуртай хүн бүр үнэхээр мундаг. Энэ номыг хамгийн гоё болгодог юм нь өгүүлэг тус бүрийнхээ өмнө яг тэр өгүүлэг
Яагаад би болсон түүнийг бичих болсон үндсэн суурь шалтгаан буюу түүхэн үйл явдлыг нь өмнө нь ингээд бичсэн байдаг. Жишээ нь хар салхи гэдэг өгүүллийн тухайд бол Иранд 20-р зууны 7-р 10-нд энэ хүнийхээ тухай бичээд тэгээд хар салхи зөвхөн Ираны нэг хотод ч бус дэлхийн хаанч нүүрлэж болох нь өөрөө давхар яг өгөлтэй. Үүний сацуу хосроо шахааны ард олны үзэл баримтлалыг манлайлан чиглүүлэх учиртай сэхэтэн гэх ойлголтыг хүн суртал эрх мэдэл системтэй халдсартал мөргөлдүүлж үнэн өнгийг нь таниулдагч цаг хугацааны гуйжалтад хуучиршгүй сэдв болж үлджээ болон үлджээ. Гэхдээ энэ хүн энэнийг бичиж байгаа хүний үгийн сонголт амар чимэн. Гэхдээ ийм чимэн гэдэг юм байна шүү дээ. Миний хувьд Монголд байдаг монгол зохиолч яг юм хоёр янзаар анзаардаг байхгүй. Хоёулаа үгээр тоглодог. Ер нь 3 юм байна. Үгээр тоглодог. Тэгээд утга санаа бичдэг. Үгээр тоглодог дотроо энэ хоёр үгээр тоглодгийн ялгааны юу гэхээр нэг нь ингээ байж болох бүх чамин өгсүүдийг хайдаг. Амар гоё чамин. Тэгээд тэр хүмүүс ингээ өгүүлэгтэй ч юм уу зохиолдоо хийгээд гэдэг үгийг амар ашигладаг. Тим юм хийгээд, тим юм хийгээд, орчлон хийгээд тэнцвэр ч юм уу. Тэгээд юм чамин өгнүүдийг амар их ашигладаг. Тэр хүмүүсийн зохиол амар гоё болдог ч гэсэн хитрхи нүд гэлдмар болчдөг. Амар хит их чимэглэлтэй хэтрүүлчихсэн. Тэгээд яг л би ийм гоё өгнүүд мэддээ шүү, намайг хараарай гэж байгаа юм шиг байхгүй юу? Нөгөө талын үгээр тоглодог хүмүүс нь яг энэ санааг яг энд байгаа орчныг яг энд байгаа нөхцөл үйл явдлыг яг ямар үгээр бичих вэ гэж бодож бичдэг. Тэгээд яг үүнийг бичсэн яг миний анзаардаг яг хоёр дахь төрөл нь ахгүй юу? Мөргөлдүүлж өнөө өнгийг нь таниулдаг нь цаг хугацааны гуйжалтад хуучиршгүй сэдв болон үлджээ. Яавал цаг хугацааны урсгал ямар нэгэн зүйлийг өөрчилдөг. Цаг хугацаа ингээд өөрчлөгдөнгүүд тэнд байсан юм үлдэж тэсэж чадахгүй юу гэдэг ийм агуулгыг үгийг нь сонгохдоо цаг хугацааны гуйжлт гэдэг үгийг ашигласан амар гоё ануучтай яг ингээд байгаа онцгой юм шиг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм төрлийн үгээр надад бичдэг зохиолчдод би амар дуртай. Бүр үнэхээр дуртай. Тэгээ нөгөө тал нь мэдээж ийм хистерик тэгээд үг хамаагүй яг Достоевский шиг гэсэн. Достоевский амар найруулгын алдаа, үгийн алдаа амар их гаргадаг. Гэхдээ тэр хүний тэрнийг чухал биш, хамгийн гол нь толгойдоо байгаа санаагаа гаргах нь чухал байдаг байхгүй юу? Яг тийм зохиолчд байдаг. Тэгэхээр энэ төрлийн зохиолч дундаас би угаасаа хамгийн ихний зохиолчдыг унших тийм амар дуртай биш. Тэр хүмүүс амар муухай ч яг унш үн цэнтэй санагддаггүй. Харин тэрний дараагийн болон тэрний дараагийн зохиолчд нь үнэхээр дуртай. Бүр амар дуртай. За. Яна энэ бичлэг бүр амар урт болох нэ. Бүр амар урт болно шүү. Яг тэгвэл би ингээд бүхэл 8 минут болчаад хамгийн ихний өгүүлбэрийн талаар жоохон юм ярьсан байгаа байхгүй. Бүр жоохон юм ярьсан. Тэгээ хар салхины тухайд бол угаасаа 1984 шүү мэдрэмж төрүүлсэн. Гэтэ 1984 дээр гардаг шиг тийм зохиомл хот биш яг тухайн үед болж исэн үйл явдал, болж исэн дарамтлалын тогтолцоо тэр талаар ингээд тухайн зохиолчийг ингээд өөрийн мэдэрсэн юм дээрээс үндэслээд бичсэн байдаг. Тэгэхээр 1984-ийн илүү үнэн хувилбар нь гэх юм уу? Фантазны биш илүү үнэн хувилбар. За. Миний яриа сонсогч гэнэ үү? Наарт нэг хүн юм угаагаад тэг угаалгын машин амар шуугаад байгаа болохоор жоохон хэцүү байна. За дараагийн өгүүлбэр нь Камбож тосон. Камбожийн 20-р зууны 8-р арам. Чамайг үлдээсэн ч ашиггүй, чамайг алдсан ч гарцгүй гэхээр андор 1975-аас 1979 онд өрнөсөн Khmerүүдийн хомроглон устгалын түүх бол хүн төрлөختөн хүмүүнлэгийн эсрэг үйлдсэн хамгийн хэрцгий гэмт хэрэгүүдийн нэг юм. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор уншаад үзээрэй. Камбожид 1975-аас 1979 оны хооронд юу өрнөсөн юм бэ? Энэ яг нөгөө бидний амар дуртай Purge үлээ. Нэг кинод ч цэвэрлэгээ гэдэг. Тэр киноны үйл явдалтай амар төстэй. Яасан бэ гэхээр их хоол гараад их хоол идэгдээд байгаа. Тэгвэл ядуу
ингээд болохгүй байгаа хүмүүсийг хомруулан устгачих гэсэн санаандор 2 сая гаруй хүнийг хөнөөсөн. Гэтэ яг шууд хөнөөсөн би тэр энэ талаар уншижсэн ч гэсэн мартчихжээ. Шууд хөнөөсөн хүмүүс болон энэний үр нөлөөнөөс олж өсөж нас орсон хүмүүсийн тоо бас бүр амар их байсан. Тухайн үед бүрийн хотгор болгонд хүний гавлын яс, хүний цогцоос баг овоолостой байсан. Ийм аимшигтай үйл явдал болсон. Хамгийн аимшигтай муухай юм нь тэр үеийн хятад улс одоо бүгд найрамдах хятад улс гэх үү? Бүгд найрамдах хятад улс гэх үү? Монголоор юу гэж хэлэх юм бол? За тэр үеийн хятадын засгийн газар буюу нөгөө нэг Хянманы талбайд нөгөө хүмүүсийн засгийн газар ч юм байна штэ. Тэр үед бас Камбожид ийм юм болоход нь цэрэг болон өвний тусалцаа үзүүлж ирсэн гэж байгаа байхгүй. Тэр чамаас хүчтэй хүн чамайг ямар нэг юм хийхэд амар их дэмжиж байгаа бол тэр талаар аягүй сайн бодох хэрэгтэй. Тэр хүн чиний төлөө яг чамайг дэмжиж гэнэ үү? Эсвэл чамайг өөрийгөө хорлоосоо гэж бодож дэмжиж гэнэ үү? Гэдгийг. Тэнгүүтээ Камбожийн амар олон хүн устгасан чи юу болсон бэ гэхээр үүний дараа асар их хэмжээний өсөглөн ажилгүйдэл тэгээд бие үнэлэлт гэдэг зүйлс гарч ирсэн байгаа юм. Тэгээд тэр талаар энэ хүн маань өгүүлэг бичсэн. Миний ихч гэдэг нэртэй өгүүлэг. Миний ихч гэдэг нэртэй өгүүлэг дээр 2 дүүгээ сайхан боловсралтай мундаг хүн болгохын төлөө өөрийгөө зэлээс ихчийн тухай гардаг. Тэгээд дүү нь үнийг нь хүлээн зөвшөөрч чадаагүй ч гэсэн эцэст нь ер нь бол хүлээн зөвшөөрдөг. Тэгээд эцэст нь яг хин илүү бэртгчин бэ гэдэг дээр амар гайхаж төгсдөг. Хамгийн гонигтай нь тэр ихч ингээ үнэхээр өөрийнхөө сайхан аз жаргалтай амьдарч болох байсан ч гэсэн дүү нартай үнэхээр хайртай учраас би өндөх замыг сонгосоохгүй. Тэгээд тийм гонигтай нийгэмд хин нэгний ихч болж төрнө гэдэг чинь өөрөө амар гонигтай зүйл байхгүй. Амар ихчүүштэй. Тэгээ аав ээж нь байхгүй болсон. Тэгэл аргагүй хин бие үнэлж байгаа мó гэж хараад. Өөр газрын цалин угаасаа амьдрал нь хүрэхгүй 2 дүүг нь амар гоё боловсралтай болгож чадахгүй. Тэгэл бие үнэлсэндээ хөрх. Тэгээ тэр талаар гардаг. Тэгээд энэ өгүүлэг надад амар гонигтай санагдсан. Тийм болохоор би энэ талаар нэг хэмээр ярмаар гэнэ. Тэгээд дүүн хамгийн муухай нь хичээгээ амар их буруутгасан. Хичээрээ тижээлэгчсэн байж. Энэ гэхдээ амар өрөвдмөр байсан. За алхрын дун Индонез 20 дугаар зууны 9-р 10. Энэ нэстэ сонирхолтой. Гэтэ яг үндэ энэ зохиол надад тийм амар таалагдаагүй энэ үгэл. Ягаад гэвэл энэ хүн амар delusional байсан. Яг тийм нэг тийм буруу юм хийж байгаа ч гэсэн өөрийгөө өмөрч үлдэх ямар нэгэн зүйлтэй болох гэж эцсийн ийм олсноосоо татах гэж хичээж байгаа хүн юм шиг. Тэнгүүтээ яг тэр эцсийн тэр олсноосоо арай гэж татаж гарч ирэнгүүтээ ингээ өмнөх бүх өөрийнхөө гаргасан муухай үйлдэлүүдийг яг энэ ганцхан үйлдэлээрээ зөвтгөөд тэгээд би ийм зүйл сайн зүйл хийсэн учраас би сайн хүн гэж өөртөө юм хийсвэрээр итгүүлж байгаа юм шиг мэдрэмжийн өгүүлэхээс надад төрсөн. Яагаад вэ гэхээр энэ хүн нэг ингээд улс төрийн зорилгоор тухайн үедээ энэ Индонезийн энэ үед заяа энэ алхахын дун гэдэг өгүүллийн төлөвлөсөн үйл явдал нь улс төрийн зорилгоор дургуй ч юм уу эсвэл өөрт нь ашиггүй хүнийг хөсний алуурчин хөслөөд тэгээд хөнөөлөх тийм юм гарч ирсэн юм шиг байна. За тийм нэг жаа Индонезийн 2 дахь ерөнхийлөгч Мухаммед Сухартогийн шин дэглэмтэй холбоотойгоор уг орны түүхэнд Петрусын аллах гэх аимшигт үйл явдал 1983-аас 1985 оны хооронд тохиов. Аливаа хэнийг гин буруутайг шүүхийн шийдвэрээр тогтоосны дараа зохих ялыг өрүүлдэг мэдээжийн мэдээ ойлголтоос чанга эсрэг түүх тэрхүү цаг үед өрнөж
төрөөс гин буруутай хэмээн үзсэн хүмүүсийг шүүгүүл явж шүүхийн тогтоолгүйгээр тусгайлан хөсөлсөн алуурчид мэрэгэн булчдаар хороолгодог байв. Тэгээд цэргийн хүч ноёрхож явж байгаа зав. Энэ амар гоё өгүүлбэр. Цэргийн хүч ноёрхож шинэ дэглэм тогтсон 1980-ад оны үед Индонезийн түүхэнд яаж хэмээх хашгираан цөхрөл яагаад хэмээн сулхан буутнах нэгэн эрийн түүх дараах өгүүлэлт оршив. Үннийг ирэхээр л асуултын тэмдгээс эхэлнэ. Гэтэ яагаад ч юм энэ хүн яаж биш яагаад энэ өгүүлэлтээс надад яагаад ч юм энэ хүн ингээд гинт ухаарч байгаа юм шиг мэдрэмж ерөөсөө төрөөгүй. Харин эсэргээрээ яг түрүүний хэлсэнчлэн өөрийгөө өөртөө хийсвэрээр итгүүлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Тэр нь юугаар илэрдэг вэ гэхээр манай хүнийг хин нэгэн хүнийг хөнөөхөөр хөсөлсөн байхгүй юу? Тэгээд ингээд тэр дундаас өөрт нь захиалга өгсөн эмэгтэйг ингээд харчдیں۔ Тэгээд яагаад энэ хүнийг хөнөөж байгаа юм бэ? Яагаад гэд асуусан чинь нөгөө хүн хариулж чадахгүй юу? Тэгээд тэнгуут нь намайг хин хөсөлсөн? Ингээд цаад эзний хин ингээд тэгсэн чинь ингээд нэг өөр хүний зааж өгдөг байхгүй юу? Тэгээд тэр хүнийг алдаг. Хөнөөдөг. Ерөнхийдөө энүүгээрээ ингээд тэр хүн яг гинт ухаарч байгаа юм шиг мэдрэмж төрж байгаа ч гэсэн яг үнэндээ тэрнээс өмнөх бүх аллуудаа бодох хэрэгтэй шүү дээ. Тэр үедээ яагаад ухаараагүй? Хамгийн гол нь яг энэ үйлдэл надад энэ хүн өөрөөсөө аварч үлдчихэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрүүлсэн. Тэгэхээр энэ өгүүлбэрийн гол дүр нь надад нэг тийм амар эхнэр хүүхдээ амар зоддог хэрнээ. Тэгээд буцаагаад жимс бариад хүрээд ирдэг. Дундаж иргэн насны ахнар шиг санагцсан. Тэгээд ер нь бол ингээд энэ бичиглэлийн хэмээг нь ер нь л амар тийм дунд иргэм насны эрэгтэй хүнийг төрүүлдэг. Яг л бичигсэн эсвэл орчуулсан гэх юм уу. Бүх ажил хэрэг уцаар өрнөх тул би түүний царайг таамаглан төсөөлөхөөс цаашгүй ч юм уу. Ер нь яг тэр өгж байгаа мэдрэмж нь яг тийм байсан. Яагаад гэвэл тийм зохиолчид илүүтэйгээр яг жижигхэн деталь болгоныг тийм учраас тэгсэн гэж амар бичих дуртайдаг. Асуулт тавиулах дургу гэх юм уу уншигчдаараа. Тэгээд өөрийнхөө тавьсан асуулт ч гэсэн өөрөө ингэ хариулж. Тийм учраас тэгсэн тийм гэд яг ийм бичиглэлийн хэм маяг надаа яг тийм хөгшин ахнараас амар мэдрэгдэг байхгүй юу? Амар тайлбар тавьдаг. Тэгээд тийм болохоор ер нь энэ өгүүлбэр жоохон таалагдав. Өөрийнх нь таалагдав. За, дараагийнх нь Казахстан 20 дугаар зууны 10-аар 10. Хамбургийн казакууд. Энэ нэстэй гоё өгүүлбэр. Энэ бүрэн хээ гоё өгүүлбэр. Энэ яадаг вэ гэхээр герман хүмүүс очоод тэгээд тэнд ингээд аж ахуй эрхлээд тэгээ аж ахуйн шин юм амар гоё технологиудыг нэвтрүүлж өгдөг. Тэндээс нь сурсан хүмүүс байдаг, сураагүй хүмүүс байдаг. Тэгээ тэндээсээ ингээд үлдчихэж байгаа хүмүүсийн тухай гардаг. Тэгээд ер нь ингээд амар гоё. Арчаатай байвал арчаатай л байна гэсэн мэдрэмжийг надад амар төрүүлдэг байхгүй юу? Тэгээд шүбэрбай нөгөөх нь Нэмэрбай шүбэрбай гэд юм хоёр хүн бас гэдэг. Тэр хоёрын хүүхдүүд нь амар арчаагүй. Тэгээд тэнгуүтлээ хамгийн сүүлд манай гол дүрийн хүүхдүүдийн нь ажилтан болж төгсдөг. Ер нь амар хөөрхөн юм амар явтаа өгүүлэлт юм явтлалтай. Тэгээд амар хөөрхөн хөнгөн ч өгүүлэлт байсан. Тэгээд яг л ийм гоё бизнесийн ч юм уу иймэрхүү юмнуудыг ч гэсэн мэдрүүлдэг. Амар хөөрхөн хөнгөн өгүүлэлт байсан. Энэ надад үнэхээр их таалагдсан. За тэгээд Маркс ба хүүхэлдээ энэ өгүүлэлт намайг ингээм амар олон юмд урам зориг
огод бадрааж ёо хүсэл зориг төрүүлсэн гэх юм уу. Энэ өгүүлэг дээр гардаг энэ үг яг надаа би юу нэг Return to Seoul гэх киног үзсахгүй Дэвид Чоу гэх найруулагч. Тэр дээр энэ зохиолчийн Маркс ба хүүхэлдээ дээрээс байсан нэг ишлэлийг ашигласан. Энэ ямар үг байсан бэ гэхээр хуучин хөрсөө ухаж угунцаа оллоо. Эцэст нь ирээдүйн итгэл найдвар хангасан шинэхэн хөрсөнд өөрийн үнсээ солих. Амар гоё. Өгүүлбэр ишлэл. Тэгээд яагаад би амар гоё гэж бодсон бэ гэхээр өөрийн гэсэн их оронгүй, өөрийн гэсэн гэр оронгүй хүн гэж байгаа шүү дээ. Тэм хүмүүс хизээд үргэлж миний үндэс яг хаана гэм бэ? Миний үндэс яг ямар болоод би яг ямар мод болж урах хэвтэй юм бэ гэж бодож эхэлдэг байхгүй юу? Тэгээд өөрийнхөө ямар мод болохыг ч мэдэхгүй хүн үндсээ хайж эхэлдэг. Тэгээд үндсэн гэтээ газар ухаагаар гадарч байхгүй байвал яах юм бэ? Эсвэл үндсэн амар муухай хөрсөн дөр урах чавал яах юм бэ? Тэгвэл би хатсан мод болно гэсэн үг ч юм уу. Иймэрхүү мэдрэмжийг Маркс ба хүүхэлдээ гэдэг энэ өгүүлэл надад төрүүлсэн. Үүний дээр Return to Seoul гэдэг энэ кино надад амар төрүүлсэн. Тэгээд энэ хоёр бүтээлийг хоорондоо ингээ харьцуулах үед яагаад ч юм би бас ингээд ямар мод болохоо мэдэхгүй. Тэгээд үндэс рүүгээ эргээд харах шаардлагатай болох үндэс маань илжирсэн байвал яах юм бэ гэсэн айдсаад учраас одоо л өөрийгөө ямар мод болохыг мэдэхгүй яваад байгаа байхгүй юу? Тэгээд яг энэ айцыг минь энэ бодлыг минь тэнгүүтээ яг үүнээсээ зүгтж байгаа тэр зүгтэлтийг минь хүсэл тэмүүллийг минь амар сайн илэрхийлж гаргаж өгсөн. Өгүүлэгчээсэн киночээсэн. Тэгээд эцэст ер нь доошоо үндсэн ингээ ухаж олж авахаас одоо л би айж байгаа. Хөрс маань муухай байвал яхаа, үндэс маань илжирсэн байвал яхаа ингээд. Гэтэ хизээ нэгэн цагт би хуучин хөрсөө ухаад угунцаа олно. Тэгээд энийг ирээдүйн итгэл найдвар хангасан шинэхэн хөрсөнд суулгах гэдэгтээ итгэдэг. Тэгэхээр өөрийгөө олмоор байна, өөрийнхөө гэр орныг олмоор байна. Түүнийхээ тулд би зоригтойгоор үндэс рүүгээ тэмүүлэх хэрэгтэй гэсэн. Нүүр тулах хэрэгтэй. Тэгээ энэ зоргийг бас ингээд өгч жагаад нь би энэ өгүүлэлт амар баярсан. Бас энэ кинонд. Тэгээд энэ дээр өөрийнхөө их хэлнээс зүгтаад л байсан ч гэсэн өөрийнхөө их хэллийг хазгар эмгэнээр ер нь их хэл нь хазгар эмгэнээр зөөрлөж байгаа байхгүй юу? Юм хүчрэх хэлнүүдийн хажууд өөр орны хэлнүүдийн хажууд. Гэтэ эцээц их хэл нь хазгансаар байгаа л гүйцэд ирсэн. Яг энэс яг энэ өгүүлэлгийг их хэлээ амар дорд үздэг бүх хүн уншаасаа гэж би амар хүсдэг. Энд чинь их хэл гэдэг чинь хичнээн хазгар эмгэн ч гэсэн чи ч гэсэн хазгар эмгэн болох үед чиний хажууд сандал дээр ханд суух хэл ахгүй. Тийм болохоор өөр бусад сэтгэл татам хэлнүүд зөндөө байгаа ч гэсэн их хэллийг юуч гүйцэж чадахгүй гэсэн мэдрэмж төрүүлсэн. Би буруу мэдэрсэн ч гэж магадгүй. Гэтэ би одоо өөрийгөө буруу мэдрэмж гэж одоо юу авах вэ, тийм? За. Хамгийн амар нь би энэ өгүүлэлтийг юусоо санахгүй байх юм. Түүний яг энэ номны гарчиг болсон түүний хэлэх гэсэн бүхэн гэдэг өгүүлэлхээ. Уншаагүй багтаа гэхээр уншчихжээ. За санахгүй байгаа юм ч одоо санахгүй байгаа л хэлээ да тий. За. Хамгийн сүүлийн өгүүлэл нь манай Монгол зохиолч юм гэсэн 7 сарын 1-ний үйл явдлын дараа 7 сарын 1-ний талаар хууль эрх зүйн хүрээнд судалгаа хийж байгаа нэг залуугийн тухай биччихлээ л дээ. Тэгээд гоё болсон мөлий. Энэ олон долоо юм яриад яг уу. Энэ хүний нэг бүр үнэхээр гоё таалагдсан юм. Ингээд манай найз залуу. Үнэхээр таалагдсан юм. Энэ хүн маань яг ингээд юм харж байгаа. Эсвэл яг солиорхоод ингээд галзуурхад ганц ураа дутуу гэдэг нь шүү дээ. Яг солиорлын хавцлын ирмэг дээр байгаа хүний сэтгэл мэдрэмж түүнд төрж байгаа, нүдэнд нь
харагдаж байгаа зүйлс чихэндэн сонсогч байгаа зүйлс ингээд яг үнэхээр яг жинхнээсээ өөрөө мэдэрсэн юм шиг ингээ яг үннээр нь юм шиг битсэн байсан. Тэр надад амар таалагдсан. Нэрнгээсээ энэ зохиолч нь яг тэгж мэдрээд хийм харсан болов гэж бүр ингээд итгүүлсэн. Амар сайн худлаа ярьдаг, амар сайн зохиолч гэж болно. Эсвэл нэрнгээсээ ч байж магадгүй. Нэрнгээсээ юм болов гэсэн эргэлзээд ирсэн. Тэгээд яг тэр нь надад амар таалагдсан. За тэгээд нэг юм ном байна. Пүлтө 25 минут ярьчихжээ. Дараагийн номоо дараа яриад өө. Баяртай. Дараагийн ном би маргааш ярив. Тэр нь ямар ном бэ гэхээр Франц Кафкагийн Хувирал ахгүй. Тэрнээ гэхдээ би хувирлыг ярихгүй. Би Набоковын талаар ярина. Набоковыг жоохон хөвчлэн. Набоков Кафкаг минь ойлгоогүй юм да гэж ярина. Гэтэ энийг маргааш ярьцгаая. Тэгээд өнөөдөр нэг иймэрхүү байлаа. Баяртай.